Улсын хурлын эдийн засгийн болон байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны хамтарсан уралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтголыг батлах тухай улсын хурлын докладыг хэлэлцлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын газар өмчлөлийн өнөөгийн байдал, хотын дэд үдэс, дахин төлөвлөлтийн талаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл мэдээлэл хийж асуултанд хариулт өгсөн юм а. Харин энэ үеэр улсын хурлын гишүүн Инх Баяр хэтэрхий улс төрчсөн байдалтай асуулт асуусан хотын даргын дургуг хүргэж хэрэлдэхэд хүргэлээ. Инх Баяр гишүүн хотын Аз зэрэглэлийн газрыг манай намынхан бүгдээринг нь авчихсан гэдээсэн чинь топ 10 газрыг нь танаа намынхан авчихсан байна гэснээр хэрүүлэгдсэн юм а. Ингээд олонний үйл нүршин хэрүүлийн талаар хамтдаа сонирхцгаая. Хотын Аз зэрэглэлийн газар гэж яриад. Ялангуяа орон нутгийн сонгуул улс төрийн нийлэн өнгөөс та нэлээд ярьсан ингээд энэ ардын намынхны газрыг аваад ингээд дуусчихъя гэж. Бид нар бүр судалгаа гаргаж үзлээ. Үнэхээр ардын намын нөхдөөний газар аваад дуусчихсан мөнгө харсан. Тэгсэн Аз зэрэглэлийн бүсд хамгийн их газар авсан одоо эзэмшиж байгаа газрууд Апу байна, Бодь байна, Женков байна, Фортуна байна, Монгорон байна. Эхний топ 10 арчсан намын одоо дарга сайд лидерүүдийн газрууд хамгийн их А бүсийн газрыг авсан байх. Та нэг одоо чөлөөлөх үү? Би шудраг асуух гэдэг шүү дээ. Чөлөөлж чадах уу? Хүүхдийн паркыг буцааж өгч чадах уу? Сүхбаатарын талбайн уртлын цэцэрлэгийг буцаагаад нэг сайхан болгож чадах уу? Нөгөө тэр тэгш шудраг гэдэг юм хаа. Шудрагаас болдог ширлээ. Шудраг байх хэрэгтэй. Хамгийн их эдний хоёрт орж байгаа. Хамгийн их Аз зэрэглэлийн газрын эзэмшилгээр нь Бодь авч байгаа. Тэгэхээр нөгөө иргэд чинь нөгөө хувьчлах газар байхгүй юм чи аргагүй шүү дээ. Байхгүй. Эдрээ авсан юм байна. Би бүр онцгой анхаарал одоо бүр нэг бүрсэн гүйс гаргаж байгаа. Бүр ил болох хэрэгтэй. Хэн гişний лиценз авчих. Хэн гişний газар авчих. Тэгээ хэн шудрагаас яриад байгаа. Тэгээ яга цаагаар эдийн засгийн янз юм зохиож яриад байгаа. Одоо ил болох цаг болсон. Тэндур Батэр дааврын ярьж байгаа бол төвлийн үнэн бөгөөд өстой Монгол улсын Монгол гишүүн таны цаг хайлаад явлаа. Одоо Батуулаар гаруулъя. Би зөвхөн инквайр гишүүнт миний өөрийн би зөрчлөө олж харсангүй зөвхөн өөрөө зөрчлийн минь олж харж өгсөнд талархаж байна. Үгүй яа. Инквайр би нэг юм хэлье. Инквайр нэг юм хэлье. Би чи асуусан юм асуугаад байгаа юм яг таа. Асуугаад байна шүү дээ. Би дуусаагүй. За асуугаад талтаа чи. Тий. Асууж байна. Та хариулах үүрэгтэй. Би энэ хариулна шүү. Би асуух хэрэгтэй, та хариулах үүрэгтэй. Инх Баяр гишүүнээ та бусад гишүүдээс илүү их хэдлэхгүй та асуудгаа асуусан хугацаа чи явуулсан байна. За дараагийн гишүүн удирж байна. Инквайр хариулъя. Энэ чи ингэж болохгүй шүү дээ. Их хурлын гишүүн ард иргэдийн төлөөлөл шүү. Би ч гэсэн ард түмний төлөөлөл шүү. Тэгэхээр инквайр гишүүн та залуу хүн байж одоо хөр хинэнтэй ямар ч өрөвдмөр юм. Би нэг юм хэлээ өөрт чинь нэг юм хэлээ инквайр. Бид нэр 90 оноос хойш энэ аж үйлдвэрийн парк аж үйлдвэрийн парк онсын явдал бол зөвлөлт толгойд ус гэдэг тэжээгч алдчихсан заа юу. Зөвлөлт толгойд ус гэдэг тэжээгчдэр байдаг байсан энэ эдийн засаг нурсан. Тэр тэжээгч нь байхгүй болоод бид харин ч энэ арчлалын буйнаар энэ зах зээлийн буйнаар өнөөдөр бид нар хүүхдүүдтэй мөнгө тарах чинээр явж байгаа шүү. Тэр сайн минь ярьж сур нэгдүгээрт. Хоёрдугаарт өнөөдөр тэр дарга нарт их мэдл байснаас болоод энэ дарга нар чинь бүх хот төлөвтийг нураасан. Бүх газрын авилгалаар өгсөн. Өнөөдөр зайсан гэдэг бүр хуулиар хоригдсон газар зайсан гэдэг том хот болсноо шүү дээ. Тэр оролыг янзлж яахгүй яа. Харин хэн авсан? Тэр оролыг харин янзлж авилганд хэн өгсөн юм бэ? Би харин чамтай ус төрч яриаггүй шүү чи. Тэр авилганы хэн өгөөд хэн их авсан бэ? Чи битээ ус төрч цаа юу? Чамтай ус төрч яриаггүй. Чи юм мэдхгүй очиж нэг ухаантай царайлсан юу ч мэдэхгүй очиж чи. Чи энэ дарга нарын авилгалыг болиулахгүй бол иргэдтийн юмыг өгөхгүй бол яхаараа дандаа иргэдийг мангар гэж бодож ядсан юм бэ? Иргэд ч авч үлдсэн юм а бүгдийг авч үлдсэн шүү дээ. Энэ гэр ороолыг ямар олон жил дээрлэх вэ? Энэ гэр ороолын ард иргэдэд газрын өмчлөөд өгчнөхээр хужаанарт өгчнө гэж бүр яах гэж ингэж олон жил ярьва та нар. Энэ гэр ороолын иргэдэд чинь бид хөвчлөх бодлогыг 2002 онд тэр зайсан шиг хороод боцох чахар чи тэр гэр ороолыг одон татчихгүй байсан. Шин юм биш. Та нар ирэх барьж явахдаа татчихгүйсэн. Дарга нарт их мэдл байсан учраас дарга нар авилгалаар өгдөг учраас л энэ бүх хортой юм гарч ирсэн байхгүй юу? За хариулт болж байна. За бодож байна. Юм мэдэж яа цаа юу бацаа. За удаа мэдэж. За дараагийн судалж байгаа. Гарган за.
Ягаад гэвэл биднэрт байна шүү дээ. Тэр нь байдгүй. Гүгээр гişүн та микрофон унтрана. Батууд гişүн аргаал асууя.